Жеб Кунс бол орчин үеийн урлагийн ертөнцид хамгийн их маргаан дагуулдаг атлаа, хамгийн өндөр үнэлгээтэй уран бүтээлчдийн нэг юм. Түүний нэрийг сонссон хүмүүс ихэвчлэн хоёр өөр байр суурьнд хуваагддаг. Нэг хэсэг нь түүнийг урлагийн сууд шинжлэгч гэж үздэг бол нөгөө хэсэг нь урлагийг бизнес, маркетингийн систем болгон хувиргасан хүн хэмээн шүүмжиддэг. Гэсэн ч нэг зүйл тодорхой байдаг. Тэр орчин үеийн урлагийн зах зээлийн дүрмийг өөрчилж чадсан уран бүтээлч юм. Кунс нь 1955 онд Америкийн Пенсильвани мужийн Йорк хотод төржээ. Түүний аав тавилгын дизайн, интерьерийн жижиг бизнес эрхэлдэг байсан нь бага наснаас нь хэлбэр, өнгө, гадаргуу, зохион байгуулалт анхааралтай хандах сэтгэлгээг төлөвшүүлсэн байна. Тэр тоглоом, гэр ахуйн эзүүлсийг зүгээр нэг хэрэглээ бус, харин харагдах байдлаараа үнц нь бүтээдэг объект гэж хардаг болсон нь хожимын уран бүтээлийнх нь үндэс болжээ. Тэрээр Мэриленд Институт College of Art болон School of the Art Institute of Chicago'д суралцсан боловч төгсөөд шууд урлагийн ертөнцид амжилт гаргаагүй. Нью-Йорк рүүснээ дараа тэр Wall Street санхүүгийн салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд энэ үе түүний сэтгэлгээнд маш өчтөө нөлөө үзүүлжээ. Хожим тэр өндөр орлоготой ажлаа орхиж урлагт өрн төвлөрөх шийдвэр гаргасан байна. Гэвч Кунс уламжлалт уран бүтээлч шиг ажиллаагүй. Тэр өөрийгөө зөвхөн зураач биш, харин уран бүтээл үйлдвэрлэдэг систем зохион байгуулагч гэж харсан юм. Тэр том студи байгуулж, олон туслахтайгаар бүтээлүүдээ үйлдвэрлэж эхэлсэн тухайн үеийн урлагийн ертөнцид маш өр бусын үзэгдэл байлаа. Гэвч энэ арга барил нь түүнийг дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй уран бүтээлчдийн нэг болоход нь нөлөөлсөн. Кунсийн бүтээлүүдийн онцлог нь pop soil, хүүхдийн тоглоом, өдөр тутмын хэрэглээний эд зүйлсийг тансаг материал, төгс өнгөлгөөтэй хослуулдаг оршин. Түүний бүтээлүүд заримдаа эдингийн мэт харагдавч тэдгээрийн ард маш нарийн үйлдвэрлэл, концепт, зах зээлийн стратеги нуугдж байдаг. Түүний олон нийтэд танигдсан бүтээлүүдийн нэг бол цэнхэр шувуу хэлбэртэй цэцгийн сав юм. Энэ бүтээл хүүхэлдэйн хэв маягтай цэнхэр шувууг гялалдсан толмит гадаргуутай хослуулсан байдаг. Бүтээл нь бодитоор цэцгийн сав хэлбэрээр ашиглагдах боломжтой бөгөөд урлаг ба хэрэглээг нэгтгэсэн онцлогтой. Мөн тусгалтай гадаргуу нь үзэгчдэд өөрсдийгөө бүтээлийн нэг хэсэг болгон харах боломж олгодог. Ингэснээр Кунс энгийн цэцэрлэгийн чимэглэлийг өндөр урлагийн түвшинд хүргэж өдөр тутмын зүйлсийг шинэ утгаар дахин тайлбарлаж чаджээ. Мөн Халкерн 2004 оны бүтээл нь комик номын дүр болох Халкийг асар том хэмжээтэй баримл хэлбэрээр дүрсэлсэн бөгөөд уг бүтээлийг хөгжмийн орган болгон ашиглах боломжтойгоор хийсэн байдаг. Комик дүр ба хөгжмийн зэмсгийг нэгтгэсэн хошин мэдрэмж төрүүлдэг. Энэ бүтээлээр Кунс хүч чадал болон эв зохислын сэдвийг нэгэн зэрэг судалсан юм. Secret Heart 1994-өөс 2007 оны бүтээл нь түүний pop soil болон дүрслэх урлагийг хослуулсан арга барилыг тод илэрхийлдэг. Алтан товолгон өнгөтэй улаан туузаар боосон авраг том гялалдсан зүрх нь Валентины баярын шоколадыг хайрцгийг санагдуулдаг. Ингэснээр хайр, хэрэглээ, худалдааны хоорондын холбоог биелэгджээ. Тусгалтай металлик гадаргуу нь үзэгчийг өөрийгөө болон нийгмийн үнэт зүйлсийг эргцүүлэн харахад хүргэдэг. Энэ бүтээл нь Кунсийн илүү философи, эргцүүлэлттэй талын нэг илэрхийлэл болсон юм. Gazing Wall, Furnace Circus бүтээлд тэрээр эрдний сонгодог баримлын хуулбар дээр цэнхэр тусгалтай бөмбөг байрлуулсан байдаг. Энэ бүтээл нь өнгөрсөн ба одоогийн хооронд харилцан яриа үүсгэж сонгодог урлагийг орчин үеийн өнцгөөс дахин харах боломжийг үзэгчдэд олгодог. Мөн Popeye бүтээл нь Америкийн pop соёлын алдарт дүрийг зэвэрдэггүй гангаар бүтээсэн баримл юм. Гялалдсан үйлдвэрийн мэт төгс гадаргуу нь урлаг ба үйлдвэрлэлийн хил хязгаарыг бүдгэрүүлдэг. Энэ бүтээлээр Кунс Америкийн pop соёлд татагдах сонирхол болон гадаргуу боловсруулалтын мастер ур чадвараа харуулжээ. Түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бол Rabbit юм. Энэхүү зэвэрдэггүй ган баримл нь бөмбөлөг хэлбэрийн туулайг дүрсэлсэн бөгөөд толмит гялалдсан гадаргуутай. Анх харахад энгийн бүр хямд үлээдэг тоглоом шиг санагдвч материал болон хийц нь маш өндөр түвшний үйлдвэрлэлийн
ур чадварыг илтгэдэг. Энэхүү бүтээлийн гол санаа нь хямдхан харагдах, хэлбэр ба үнэтэй материалын хоорондын зөрчил юм. Тусгалтай гадаргуу нь үзэгчдэд өөрийгөө харах боломж олгож тэдний бүтээлийн нэг хэсэг болгодог. 2019 онд энэ бүтээл амьд уран бүтээлчийн хамгийн өндөр үнээр зарагдсан бүтээлүүдийн нэг болсон нь Кунсийн нөлөөг улам тодорхой харуулсан юм. Түүнчлэн Баллон d'Ор бүтээл нь хүүхдийн үзэсгэлэнтээр байдаг бөмбөлгөн нохойг авраг том хэмжээтэй зэвэрдэггүй гангаар дүрсэлсэн байдаг. Түр зуурын эмзэг зүйл байнгын үйлдвэрийн материал болон хувирсан нь энэ бүтээлийн гол санаа. Хүүхдийн тоглоом музейн өндөр түвшний урлаг болон дэвшснээрээ онцлог. Харин Папи бүтээл нь амьд цэцгээр бүрхэгдсэн авраг том нохойн баримл юм. Урлаг ба байгалийн нэгдлийг харуулсан энэ бүтээл нь орчин үеийн урлагийг илүү хүртээмжтэй, энгийн хүмүүст ойр болгож чадсан. Эдгээр бүтээлүүдээс нэг чухал дүгнэлт гарч ирдэг. Күнс урлагийг ойлгоход хэцүү зүйл болоогүй. Харин ч хүн бүрт танил дүрс, тоглоом, хэрэглээний зүйлсийг өндөр үнцэнтэй урлаг болгон хувиргасан юм. Тиймээс нэг асуулт гарч ирдэг. Урлаг гэж яг юу вэ? Энэ нь зөвхөн авьяас, дотоод мэдрэмжийн тухай юу? Эсвэл стратеги, систем зах зээлийн тухай юу? Магадгүй энэ хоёрын донд оршдог байх. Жеф Кунс бол энэ асуултыг хамгийн тодорхой, хамгийн маргаантай байдлаар тавьчихсан уран бүтээлчдийн нэг юм. Тэр урлагийн бүтээлч нь зөвхөн хувь хүн биш, мөн үндэс нь бий болгож чаддаг систем бүтээгч байж болохыг харуулсан. Энэ санаа хүн бүрт таалагдвч орчин үеийн урлагийн ертөнцид түүний нөлөөг үгүйсгэх аргагүй.